TV Солонгосоос мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ солонгос хэл одоо мэдэхгүй тохиолдож байсан хөгжилтэй төвхийнхаа талаар бас жоохон хуваалцъя гэж бодлоо. За би анх солонгост ирчээд мэдээж бас солонгос хэлэндээ муу байсан. За тэгээ мэдээж энэ ирээд хэлний бэлтгэлд ороод бас нэлээд гайгүй одоо хурдан сурсан байгаа. Мэдээж жилийн дотор сурсан байдаг юм аа. За тэгээд эхний эдэн сар болохоор солонгос хэлэндээ мэдээж хин ч гэсэн муу байна. Тийм хурдан бас сайн болохгүй шүү дээ. За тэгээд яхаа ингээд шинэ өгнүүдэд дандаа цээжлээд ингээд явдаг ч гэсэн өгнүүдээ хооронд нь хайлж чадах тиймэрхүү зүйлс маш их тохиолддог байсан. За тэгээд надад тохиолж байсан нэг нэттэй төвхийг ярьж өгье та нартай. За би ингээд ханиа төрчдөг байхгүй юу? Ирээд нэг удаагүйсэн нэг дөнгөжл нэг 3 сар маралжсэн. Тэгээд яарч ирсэн ингээд ханиа төрөөд амар одоо ханиалгаад тэгээд би ханиад тусах гэдэг үгийг бид нар яг үзсэн байсан. Камгие коллида тэр надад ханиад хүрэх, ханиад тусах гэсэн үг байгаа. За тэгээд энэ үгийг өстой нэрээ цээжилж байгаа л аптект ороод те. Хонон камгийг олоосоо гэлээ хэлэндээ гэж бодоод яачдгийг. Тэгээд яг очиод аптект ороод нэг аптекийн хүн нэг эрэгтэй хүн байсан. За би тэгээд нөгөө нэг залуу дээр ч очиод амар нөгөө нэг пулсан анчаг буюу амар нэг өвдсөн царайлал очингода. 저는 감자 걸렸어요. 약 주세요. 진짜 모르다스. 에? 유? 뭐라고요? 다시 말씀해 주세요. 자, 6년 다 дахиад нэг хэлтэй гэдэг би гайхаад 저는요 감자 걸렸어요. гэдгсэн чинь нөгөө аптекны залуу пэрх гэж инээсэн. яасан гэсэн чинь би 감기 гэдэг үгийг 감자 гэдэг төмс гэдэг үгээр солиод хэлсэн билээ. Одоо тэгэхээр монголоор бол те Монголд одоо нэг аптекэд нэг гадаад одоо хүн орж ирсэн ээ. Амар ханаасна. Би төмс тусчлаа. Би төмс тусчлаа гэл тэгээд байгаа өн тэний бац. Тэгээд дисэн чинь аптекийн залууч перк гэл эндээс би тэгэл бүр гайхал энэ одоо өгснээ энэ гэдэг амлаа гэж бодоод 감자 걸렸어요. 그랬더니 진짜 감자가 아니라 감기 그랬더니 왜 амар гайхснаа. 네네네 감기 걸렸어요. тэгээд л бандал нүүр час улаан болол хурдхан шиг имээ аваад те гэртээ ирээд нөө 감자 гэдэг үгээ талдаад харсан чи төмс байдий. Тэгээд би одоо аптект орчил би төмс төрчлээ. Би төмс тусчлаа. Ийм үгүй чи би одоо төмс тусчлаа гэж яриадсан байгаа нь шүү дээ. Амар тэнэг. Тийм болохоор манайхаа хилээ хурдан сураарай. За би дээр бас нөгөө юуны одоо юу гэлээ солонгосны талаар бас зөвлөгөөнүүд өгсөн шүү дээ. Тэгээд тэр зөвлөгөөг бас үзээд хилээ маш хурдан сурцаагаарай. За тэгээд солонгос байгаа монголчуудад бол маш их боломж байгаа шүү. Дор нь сураарай. За та нарт гэсэн иймэрхүү хөвгчлээ зүйл тохиолдож ирсэн бол одоо ингээд надтай хуваалцаад комент хэсэгт дээр бичиж болно шүү. Би одоо хэл мэдгүй юм байсан ч гэдэг юм уу те. За тэгээ бас нэг болж исэн зүйл маань халуун дагоотой хоолнд угаасаа анх идэж чадахгүй амар дургу. Тэгэнгүүтээ нэг дүбэгийн бүлгүүгий гэдэг нөгөө чихэрлэг бүлгүүгий штэ. Тэрний нэрийг нэг чэйжлээд авцсан. Тэгэл гуанзанд орохоор нөгөө урдаас ингээл солонгосоор яриад ингэнгүүт дөнгөж ирээл нэг сармаар болж исэн болохоор хэл сайн мэдгүй одоо юу гэх ингээл ханин болж исэн. Ууг нь өөр хоол идмээр идэг. Тэгэнгүүтээ яаж чарахгүй өөр хоолнууд өөх юм артаал тэгэл дүбэгийн бүлгүүгий гэж иддэг. Яг 1 сар бүтэн тэр дүбэгийн бүлгүүгий гэсэн шүү. Солонгос хэл сайн мэдгүй, хоолны нэр шил сайн мэдгүйгээсээ болоод дүбэгийн бүлгүүгий залхахтаа ийсэн. Тэгээд би одоо чихэрлэг бүлгүүгий иддэггүй маа. Идэж одоо идэхээс дурггүй бүр залхацсан гэсэн. За тэгээд энэ хүн ингээд ийм товчхон видеого та бүхэндээ хүргэлээ. Тэгээд subscribe хийгээ. За мөн Instagram намайг Nomad-TV follow хийгээ. Сэтгэл хэсэг дээрээ бас сэтгэлээ бичээд лайк дараад ингээд share хийгээд яваарай манайхаа. За ингээд удахгүй дараагийн видеогоор дахиад уулзцгаая. Баярлалаа.